эргээд дундаа. Эрхэм хурлаа оюутан зэрэг сургалтад аврагсан байж Монгол улсын цэргийн дангараг өргөх ёс заншийн ажиллагааг чигсэн сургалтын төвийн дарга хэд хурлаа төгсөлтөн. Эрхэм нөхдийн амрыг Монгол улсын бодлого хамгааллын саатана таныг хүндэтгэн огтож анжин Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын ба Алдааны болон хөтөлбөрийн гавьяаны улаан түгээн адна үндэсний бодлого хамгааллын сургуулийн хүндэт харуул жагсан хүндэт харуулын дарга Ахмад Гамбат. Эрхэм дайчдын амрыг ирье. Монгол улсын бодлого хамгааллын сайтана Тэнт хотын нэрмжит Сүхбаатарын болон Алдааны ба хөтөлбөрийн гавьяаны улаан түгээн одонд үндэсний бодлого сургуулийн оюутан зэрэг 23-ын ёстой ажиллагаанд дэвлэгдэн жагсан захирал бригадын генерал Жаргалан. Эрхэм дайчдын амрыг ирье. Цэргийн дангараг өргөх ёс заншийн ажиллагааг эхлүүл. Монгол улсын иргэнби Монгол улсын иргэнби Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үргээ үнчээр биелүүлж иргэний цэргийн үргээ үнчээр биелүүлж Өнөөдрийн одоо энэ 1500 оюутан цэргийн 1-р зэргийн бэлтгэл бүртгэгднэ гэдэг бол Монгол улсын хэмжээнд цэргийн бэлтгэл өргөхний чанарт бас тодорхой одоо нөлөө үзүүлэх хэмжээний бүрэлдэхүүн цэргийн алба хаачлаа гэсэн. Өөрөөр хэлэх юм бол дээд боловсролтой бэлтгэгдэх боловсон хүчин цэргийн бэлтгэл өргөхнээр бэлтгэж байна гэсэн. Энэ утгаараа бол одоо цэргийн албаны болоод батлан хамгаалалтын үйл хэрэгцээ хэмжлийн маш чухал ажил. Энэ бас нийгмийн маш их одоо эрэлт хэрэгцээтэй, дээрээс нийгэм тодорхой одоо үнэлэмжтэй болсон ийм алба байгаа. Энэ албыг цаашид чанаржуулах, тоог нь одоо улам олон болох талаар засгийн газраас тодорхой бодлого барьж хэрэгжүүлж байна. Орчин үед бол цэргийг бол ер нь хугацаа тоолж биш. Яг цэрэг сургадаг юм маш богино хугацаад эрчимтэй сургаад эзэмшдэг мэрэгжлийн эзэмшүүлээд ингээд явах нь бол эдийн засгийн хөгжиж, ач холбогдолтой хүний хөгжиж, одоо ач холбогдолтой цаашаа улс эх орны батлан хамгаалалт чадвартаж одоо ач холбогдолтой дамдаа ийм стратегийн болно. Одоо ач холбогдолтой ийм чухал сургалт байгаа. Би одоо бас 60 жилийн өмнө тангараг өргөж байсан хүн. Тэгээ өнөөдөр одоо миний зэхүү тангараг өргөж Монгол улсын засгийн газрын шийдвэрээр 1500 оюутан цэргийн нэгэнд нь багтаж ингэж өнөөдрийн энэ настай сайхан өдөр тангараг өргөх гэж эх орондоо ард түмэнд тангараг өргөх гэж бод Ахмад дайчны хувьд онц тээвэрчний хувьд маш их баяртай байна. Өнөөдөр тангараг өргөө сайхан баяртай байна би одоо.
Одоо хүүдээ өстой нэр баг энд өөлчих гал байна одоо үгээ хараад тий. Одоо хүү маань мундаг ир болсон байна. Чадaltaй, сайхан одоо ир хүн одоо хүний үгийг сонсдог хүн болгоны одоо манлайн яваасаа гэж үгээ хүсье. Оюутан зэрэгт олсноороо бол цагийг бол ягштал баримталж цэргийн юм яг ямар байдгийг, цэргийн амьдралаар амьдрах нь ямар байдгийг, ир хүний төсвөр хатуужл сэтгэл зүйгээ хэрхэн барихыг, эх орноо яаж хамгаалахыг, эх орноо гэсэн сэтгэлтэй болж хүмүүжиж буцаж байгаа. Маш их төсвөр төвчээр хатуужл хүмүүжл энэ оюутан сургалтаас би авсаа гэж өөрийгөө бодож хэлтэй байна. Ер нь тэгээд одоо зөв нийт онж авуудаа цэргийн албыг амжилттай хаасан онж авуудаа бүгдэнд нь баяр хүргэе гэж хэлье. Оюутан сэргүүд та бүхэндээ өргөсөн тангарахтаа насан туршдаа үнэнч байж, эх орон дуудсан цагт хизээд бэлэн байж, сурсан цэргийн эрдэмэ улам батжуулж, цэргийн амт нөхдийн ариун үерхлээ дээдэлж, Монгол улсынхаа шин зууны хөгжил дэвшилд үнэтэй хөв нэмэр оруулахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Та бүхний эрдмийн их аянд, улс орныхоо ирээдүйн хөтлөх их аянд улам их амжилтыг хүсье өрөөё. Үндэсний Бадлан хамгаалахын их сургуулийн Эрдэм институт